Сайн бацхан уу? Хэрос үг. Өнөөдөр би та бүхэнд Монголын хамгийн амар богино хэмжээний кинонуудын нэг мохор киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэхүү кино маань маш аимшигтай тул ганцаараа үзэхийг хориглоно. Кино маань хоёр хүнийг оройн цагаар хөрөлтөл хийж байгаагаар энэхүү кино маань эхэлнэ. Залуу хоёр хүн маань эрэгтэйг нь галаа, эмэгтэйг нь долгороо гэдэг. Галаа болохоор долгороогоос ихч сүүлийн айлын хөргөлтийг хийхин тулд байшинг нь олохгүй уцаар байгаад нэг гудам руу яваад орно. Ийхүү харахгүй бүдэг оройн цагаар хинч байхгүй гудмаар аюулхан машинаар явж байгаад хаанаас ч юм гэд нэг охин өсрөөл гараад ирнэ. Манай хоёрч айж сандарсандаа хүн алчуу яач уу гэд айж сандраад бууж харахад нөгөө машинд дайруулсан охин маань зүгээр л газар зууж идэг. Юу ч болоогүй юм шиг. Яс юм дээр дайруулаачгүй байгаа. Эрэхтэй гүйж очоод, эмэгтэй гүйж очоод бомбрушууг нь авч эрэхтэй босгоод танаа хаана гэрч чин хөргөд өгөө зүгээр үг гэхэд юуч дуурахгүйгээр гараараа заадаг. Галаад олгор хоёр маань гэрт нь хөргөд өгөх гэж машиндаа суулгаад долгор нөгөө барсан бомбрушаа чин дүүн чиний бомбруш шүү гэд ихэхэд нэг л үг харцаар амар хурдан аавна. Энд нь долгорын дотор нэг л чихүүрхэд л явчихна. Нэг л хүтэн юуч дуурахгүй аимшигтай охин. Долгорын ч би арзаагаал тайлбарлаж байгаа миний бие ч арзаагаал энэхүү явсаар байгаа л нөгөө охины заасан газарт нь хүрээд ирнэ. Охин гинтхэн энэ гэл зогсно. Нөгөө хоёрч гэрт нь хөргөж өгөхөөр гэрт нь оруулж өгөхөөр бүр сэтгэл шулуудаад альва их ахын дүү хамт бууя гэрт чи оруулаад өгье гэж хэлнэ. Охинч явж дуурахгүй долгорч аагаал яах юм бэ гэхэд галаа оруулаад өгсөн зүгээр дайрц юм чинь л гэд хэлнэ. Олмаар гуруулаа машинаас нь буугаад нэглээ зүгээр хинч байхгүй аимшигтай нэг хашаа руу яваад орно. Ийхүү хашаанд ороод нэг л хуучин байшинд өвснүүдийн дундуур явж алхаал очиж хахад нөгөө охин маань гинт л алга болоод өгнө. Энийг мэдсэн долгор нөгөө охин алга болчих зогтцсон байна. Та араасангүйгээд очоорой. Би гэрийнхэнд нь орч хэлээд хий гэж хэлээд улмаар манай хоёр тийш сална. Энд буруу алхан болсон юм да. Улмаар долгор ганцаараа айсан ч гэсэн гэрт нь орохоор шулуудаад хаалгын тогштол хэн ч онголохгүй. Хүн байна уу? Олмаар хүн байхгүй гэж яг явах гэтэл хинч онгойлгосон бүүмэд хаалга онгоно. Долгорооч санаа зовсон байдалтайгаар хинч байхгүй харан гайхаад дотогш яваад орно.
Нэг л харанхуй. Хинч байхгүй бохир заваа. Манай долгорооч айхгүй дотор нь орж гэрийнхэн хүүхдийн хөлөөлөгч өгөх гэхээр гэрт нь яваад ортол гэрт нь хинч байхгүй байдаг ба орон дээр ямар ч хөдөлгөөнгүй нэг хүн хөвтөж явах болно. Инхэнд танаа охин нэг сая дайрчих шахлаа гэрт оруулаад ирэх гэхэд цухтаад алга болчлаа гэд хэлэхэд юу ч дуурахгүй. Долгорооч иргэн тайрнаа нэг ширтээд ямар аимшигтай юм гээд боцоор нөгөөх нь рүүгээ дохиж очоод та намайг юу сонсч байна уу гэхэд нөгөөх нь мөн ч дуурахгүй. Долгорооч гайхаад иргэн тайрнаа дахиж нэг хараад нөгөө нэг зогтсон охины бомброш байгааг мэднэ. Улмаар нуурын ангалах дардан дуу гарч долгорооч өгсөн хан хараад ойлж айх зэрэгцэн лаач унтраад долгороо буцчихгүй байна. Галаахаа туслаарай гэд оцсныхаа гэрлийг асаа. Гартайгаа гарч ирнэ асаагаад тусламж ярьж байхад хинч сонсохгүй. Манай нөгөө гадаа нөгөөхний яраас гүйгээл алга болцсон. Улмаар долгороо гарч идэн гэрээ эргэн тарин харж байхад нэг л эвгүй ямар ч чинь хэнэрхий болоо л яваад гайхсан долгороо яг л цохирч шуугаад галаа хэрэг болов гэд ойр авчнаа гарч идэн гайр тайруулна ширтэж байхад нөгөө алга болсон зогцсон охин маань гэнтл гарч ирнэ. Нөгөө галаа манч гадаа нөгөө охиныг олохгүй болохоор тамхи татаал загсаастай. Гэнт нэг дуу сонсогдоод юу юм бол гэд гайхна. Татах шарахыг хичээнэ. Нөгөө алга болсон охин маань орон доороос гэнт гарч ирснэ. Долгороогийн маань айлгаж сандаргаж долгороо маань юу ч хийх юм мэдэхгүй суухад нүрийн илээд айх хэрэггүй энэ бол эхлэл гэж хэлнэ. Долгороо маань айсандаа ухаан алдаж байна. Гэнтл гаднаас нэг юмгэн хогш юмгэн ороод ирнэ. Хаанаас ороод ирсэн бүүмэд явдал нэг л сонин хөнгөчрхийлэгч маягийн аимшигтай чөтгөрч маягийн манай долгороо руу нэг харснаа долгороо хөсөн гэж бодно буцаад гараад явна. Энийг манай долгор маань ухаан ороод галаач долгорыг хайгаад эхэлнэ. Долгороо маань айц сандарсандаа хөдөлж чадахгүй ухаан нь болартаад галаагийн дууг сонсоод галахаа би энд байна гэхдээ долгороо чи хаанаа гэд гаднаас харилна. Гэнтл эвгүй дуу нөгөө хөгшимг маань манай галааг цогчунгагаад буцаад гэрлүүгээ аваад орно. Энийг айсан долгор буцаад ухаан гомэд хэвтэн. Манай өнгөнч галааг цохиж унгаагаад дотор оруулж ирээд газар тухтайхан хэвтүүлж агаад ширээндээс нь хутгийг авна. Манай галааг бүлж эхэлнэ. Энэ хооронд манай долгор айц сандарсандаа босч ирээд
зогтхоос өөр замгүй юм байна гэдгийг мэдээд ойлгоно. Улмаар яг зогтож явахт нь нөгөө юм гүн маань гинт мэдээл хаашаа гараад араас нөгөө энийг манад олгорч зогтож амжнаа хаалхаагаад юмгэн чөвчтэй болохоор долгор гартаа байсан юмар хүлээж яваад юмгэн яг гараад ирж байхад ганц цахаад хунгаана. Улмаар хаалгахан дахиад цаашаагүй хаалгаар гарч ирэхэд гинтл нөгөө охин галаатай бас баахан хүмүүстэй. Энийг долгор маань өөрийгөө элхэд ийм бурхны орон задларсан гэдгээ мэдрэх болно. Их кинонд мохор аимшиг бон хэмжээний кино бөгөөд яг ямар утга зохиолтой ямар учраас хийсэн гэдэг нь төгсгөл нь тодорхойгүй. Ямар ч тодорхойгүй байсаар байтал богино хэмжээний кино маань дуусна. Гэвч энэ хэдий богино хэмжээний кино ч гэсэн хүмүүсийн зүрхэнд айцыг мэдрүүлсэн, хэрцгийг мэдрүүлсэн үнэхээр аимшигын кино. Мохор аимшигын кино таалагдсан бол лайкаад харж манад subscribe-аад харж манаас үгийг дэмжээрэй. Дараагийн кино ямар кино үзэхийг хүсэж байгаа комент бичээрэй.